Хамблам итгэлийн институт төлөвлөж байна. Гайхамшигт үзэгдэл. Энэ үнэхээр тайлбарлахын аргагүй зүйл юм. Нэгэн бодлын жихүүдэс төрөм 2002 оны 9-р сарын 10-нд Улаанууд хотоос холгүй зайд хуучин хэлмэгдүүлэлтийн үед лам нарыг оршоосон газарт нэгэн шарилыг гаргаж иржээ. Үүнд Оросын бурхны шашны уламжлалт Санга болон задлангийн шинжээчид түүнчлэн нутгийн иргэдийн оролцоотойгоор энэхүү ажлыг гүйцэтгэсэн байна. Хуш модон хайрцагийг газар дороос дээш ил гарган ирэхэд Бадамлынхаа суудлаар суусан итгэлт хамбын лагшин битүү цагаан хадгаар ороосон байв. Түүнийг тодорхойлох ажлыг Бурятийн алдарт дүүгч Бемба Цибиков хийсэн бөгөөд гаргаж ирсэн лагшныг 12 дугаар бандит хамблам дашдорж итгэлт хэмээн тодорхойлжээ. Бемба Цибиков баг балчир насндаа хамблам итгэлттэй уулзж байсан төдийгүй түүний сургаалыг сонсдог байжээ. Түүний тодорхойлолтоор хамблам итгэлт өндөр биш туранхайдуу хүн байсан бөгөөд 75 жил газар дор оршсон хэдий ч яг хэвээрээ олдсон байна. Нүүрнийх нь хэлбэр хүртэл өөрчлөгдөөгүй нь тун хачирхалтай. Дашдорж итгэлт нь 1852 онд төрсөн бөгөөд тэрээр өнчин нэгэн байжээ. Үхэр хариулдаг байсан тэрээр нэг л өдөр хамблам болно гэхэд эргэн тойрных нь шоолж байсан гэдэг. Нэгэн удаа үхэр унж явахдаа тэрээр хүний гавлын асыг ташуурынхаа толгойд бэхэлсэн байх нь үзэгдэв. Үүнийг хавь ойрын лам нар үзэж болгоосны дараа хүүг гайхалтай ирээдүй хүлээж байгааг зөгнөн харсан гэдэг. Хүү өсвөр насндаа тэр үеийн гүн ухааны болоод соёлын төв байсан анины дацанд орсон ба толгой лам нь түүний багш болжээ. Лекок Даржаков лам анины дацны тэргүүн. Хамгийн хачирхалтай нь түүн шиг өнчин хүүхдийг тэтгэлгээр сургаад дээрээс нь цэрэгт элсүүлэхгүй тулд татвар хүртэл төлж байжээ. Итгэлт лам анины дацанд 20 жилийг өнгөрүүлсэн бөгөөд өөрийн ангаах ухааны мэдлэгийг тэлэх зорилготойгоор тамчин дацанд оржээ. Тэрээр сайн маарамп байсан төдийгүй нэг газраас нөгөө рүү хормын төдийд очиж чаддаг ер бусын нэгэн байжээ. Түүний араас хаалга хаагаад эргүүлээд нээхэд холоо очсон байдаг байсан талаар яриа байдаг. 1910 оны хавар хамблам ерөөлт итгэлт ламыг бандит хамбламд нэрэн дэвшүүлэх талаар санал тавьсан ба түүнээс нэг жилийн дараа 1911 оны 4-р сарын 11-нд дашдорж итгэлт нь байгаль нураас хойших зүүн Сибирийн буддизмын тэргүүн болж мөн боловсрал соёл эрүүл мэндийн яамыг сайдын хамтаар тэргүүлэх болсон байна. Оросын хаан 2 дугаар Николай болон түүний гэр бүлийнхэн итгэлт хамбыг гүнээх хүндэлдэг байсан.
Цаашлаад бурайд зон олон Итгэлт хамбыг амьд сэрүүн байх үед нь дахин шүтэж эхэлсэн гэдэг. Тэрээр Янгажины дацангийн тэргүүн болсны дараа Орос Японы дайнд нэрвэгдсэн цэргүүдийн дурсгалд зориулан өөрийн бүх хөрөнгөөр дуган хийдүүдийг барьж байгуулсан. Янгажины дацанд байхад нь дэлхийн 1-р дайнд явах гэж байсан 300 цэргүүд Итгэлт хамбаас адис авсан байдаг. Тэдний нэгэн ч ам өргөдөөгүй гэртээ ирсэн нь туйлын хачирхалтай. Итгэлт хамба дайнд шархадсан цэргүүд болоод тэдний гэр бүлд мөнгө цуглуулж байснаас гадна фронтын эмнэлгүүдэд эмч домч лам нарыг илгээж байжээ. Энэ мэтчлэн 1915 оны улаан өндөгний баяраар католик цэргүүд бурайдын буддистуудаас бэлгийн хайрцаг хүлээж авсан байдаг. 1911 онд Николай хаанд үнэнч байна гэж амласан тул 1917 онд хааныг татан буулгасны дараа Итгэлт хамб бандит хамб лам хэрэгмээсэн бууж Янгажины дацанд ирэн ангаах ухаан болон сургаал номын ажлыг голчлон хийх болжээ. Түүний шав нартаа үлдээсэн бүтээлүүдээс авч үзвэл буддизмын гүн ухаан болоод төвдийн эм зүүн сэдвүүд их байдаг юм байна. Итгэлт хамбыг амьд сэрүүн байх үед түүнтэй холбоотой тун хачирхалтай үйл явдлууд олонтоо тохиосон байдаг. Жишээлбэл тэрээр 3 өөр төрөлдөн амьдарч байсан үйл явдлуудын талаар ярьдаг байж. Сүсгэлэн бишрэгч нар түүнийг Орост буддын шашныг үндэслэгч анхны хамб лам Заяевын эргэж ирсэн төрөл байсан гэж үздэг. Заяев хамб 1702 онд төрсөн ба 75 жил амьдрахтаа шав нартаа эргэж ирнэ гэж амлаж байжээ. 1852 онд Заяевыг нас барснаас хойш 75 жилийн дараа Итгэлт хамб мэндэлжээ. Тэрээр мөн л 75 насалсан бөгөөд 75 жилийн дараа буцаж хүн төрлийг олж ирнэ. Энэ нь 75 гэсэн тоо 4 удаа давтагдж байгааг харуулж байна. Дашторж Итгэлтийг хамб ламын албан тушаалд орох үеэр үерт автсан байсан цонгол дацангийн лам нар сүм хийд барих шинэ газар тогтоох хүсэлт гаргаж түүнд ханджээ. Тэрээр нэгэн газрыг зааж уг газарт Заяевын буюу өөрийнх нь очир болоод дамрыг оршуулсан гэж хэлвэ. Тэгээд тэндээс үнэхээр анхны бурайд ламын хувийн эд зүйлсийг олж улмаар эл газарт шин датсан барьсан байна. 1927 оны 6 дугаар сарын 15-нд 75 настай Итгэлт хамб одоо хүртэл үргэлжилж буй өөрийн өвөрмөц байдал руу шилжсэн. Тэрээр 75 настайдаа шав нараасаа Нуга намши хэмээх номыг уншиж өгөхийг хүсэхэд түүнийг амьд сэрүүн байхад нь шав нар нь уншиж зүрхлээгүй юм. Тэгтэл тэрээр өөрөө уншиж эхлэхэд даган уншихаас өөр аргагүй болов. Ёслолын дараа түүний хүсэлтээр биеийн бадамлынхаа байрлалаар суулгаад цагаан хадгаар ороож бурайд улсын Евологийн бүс нутагт хөх зүрхэн хэмээх газарт бунханд байршуулжээ. Мэн 1955 онд Итгэлт хамбын лагшныг түүний зааж үлдээснээс 2 жилийн өмнө нээсэн. 100 оронгой сүмд аюултай салхи шуурга үүсснээс үүдэн энэхүү шийдвэрийг тэр үеийн бурхны шашны тэргүүн гаргажээ.
Энхүү ном ёсныхан зан үйлийг хийн байршлыг өөрчилсөн явдал 1973 онд мөн болсон бөгөөд энэ үед Иволга дүүрэг их үерт автсантай холбоотой юм. Бэмбламын шарилын тахилч одоогийн үеийн ламнар итгэл тамбын бунхныг дахин олж цогцсыг шалгах хэрэгтэй гэж үргэлж хэлдэг байлаа. Тэгээд тэрээр багшийг хаана оршуулсныг яг таг мэддэг хүнийг олсон юм. Амгалан Дабаевын өвөө 1955 оны бунхны задлан шинжилгээ хийхэд оролцсон бөгөөд үнэхээр оршуулсан газрыг зааж өгсөн байдаг. Бунхан дахь итгэл тамбын булчингууд нь зөөлөн, уян хатан арьс, уян хатан үйтэй, үс хумс нь бүрэн олдсон бөгөөд биед нь ямар нэгэн толб байгаагүй. Мөн мууми болон зандалшуулсан шинж тэмдэг илрээгүй байна. Итгэл тамбын бунханг ил гаргах явцад толгойн хэсгийг хараад бид бүгд их гайхсан. Яг л амьд хүнийх шиг зулайн бүр гялалцаж байсан. Хамбын лагшинг ачааны машинаар зөөвөрлөхөд шилбэний арьс болон нэг гарын арьс гэмтсэн байсан. Гэрчүүдийн ярьснаар нээгдсэн шарханаас цэлцэгнүр маягийн улаан цус гарсан гэвэ. Хамбламын лагшинг зөөвөрлөх явцад машин хүчтэй дөргисөн. Дараа нь хартал биеийнх нь ар талаас их өтгөн цус гарч байв. Патологийн судлаачид биеийг зөөвөрлснөөс хойш 3-4 хоногийн дараа тоос шороо болж хувирна гэдэгт бүрэн итгэлтэй байв. Хэдий гадаад нөхцөл байдал генетийн өөрчлөлтүүд ийм үр дагаварт хүргədэгч ийм зүйл огт болоогүй юм. Мэргэжилтнүүд эхний 3 өдөр биеийн тантай хамт байх болно. Дараа нь түүний бие таныг орхино гэж байсан. Харин ямар гайхамшиг болохыг хэн ч таагаагүй юм. Шарилын ер бусын байдлын улмаас шүүх эмнэлгийн шинжээч өөрөө цогцсыг шинжилэхээс татгалзсан байна. Тэгээд тусгай комисс байгуулах шаардлагыг хөрвүүлжээ. Ангаахын гэмт хэргийн тасгийн дарга Игор Вологдин. Миний хамгийн түрүүнд бодсон зүйл бол ийм байдалд олон жилийн дараа амьд үлдэх боломжгүй. Тэгэхээр яаж? Энэ олон жилийн дараа шүү дээ. Миний ойлголтоор бол ийм зүйл байх боломжгүй. Миний хуримтлуулсан мэдлэг туршлагын хүрээнд итгэл тамбын цогцсыг олсон энэ нөхцөл байдлын талаар тайлбарлах боломжгүй юм. Шаардлагатай зан үйлийг хийсний дараа итгэл тамбын лагшныг Иволгийн дацанд шилжүүлв. Эхлээд Хамбламын биед зориулж давхар бүрхүүлтэй тусгай хайрцаг хийж, дараа нь Красноярскийн Брюссе үйлдвэрт 5 градусын температурыг барьдаг 2 хөргөгч захиалгаар хийлгэжээ. Гэсэн хэдий ч биеийг температурын хэлбэлзлээс үе үе хамгаалах шаардлагатай байв. Хэдийгээр Брэдэд зуны халуун 40 градус хүрдэг боловч түүний бие ямар нэгэн ялзралд өртөөгүй юм. Үүний зэрэгцээ Иволгийн дацанд ирсэн бүх хүмүүс хамбын биеэс хүчтэй дулааны урсгалыг мэдэрдэг гэцгээдэг. Түүгээрж барахгүй түүний нүүр нь хөлсөөр хужигдсан байдаг бөгөөд энэ нь эрчим хүчний алдагдал явагдаж байна гэсэн үг. Гэрэл нарны эрчим хүчийг ашиглах боломжгүй үед эрчим хүчний тэнцвэрийг хэрхэн яаж хадгалах вэ? Тэгвэл юу эрч хүчийг нэмэгдүүлэх вэ? Бэмб Доржиев лам амарчгүй ламыг тахидаг. Өдөрт 2 удаа тэрээр итгэл тамбын лагшин байгаа өрөөнд орж бүх зүйл хэвийн байгаа эсхийг шалгадаг. Тэрээр хамбын өндөр 1 м 64 см, жин нь 41 кг гэдгийг мэддэг. Энэ үзүүлэлтүүд огтхон ч өөрчлөгдөөгүй байна. Хушмадан хайрцагт 75 жил байсан. Хамбламын бадамлын ухаа дүр нь ямар ч тулгуур бэхэлгээний хэрэгсэлгүйгээр хадгалагдсаар байна. Өглөө бүр залбирлын дараа лам Бэмб Доржиев итгэл тамбтай ганцаараа байж түүний нөхцөл байдлыг үнэлж 30 минут орчим бясалгадаг. Энэ үед тэрээр түүнээс тодорхой мэдээлэл хүлээн авдаг ба бодол санаагаар зураг дүрслэлэр гэх мэт өөр өөрөөр мэдрэгддэг байна. Дараа нь Бэмблам буддын их сургуулийн багш нарт ирсэн мэдээллийг дамжуулдаг ба тэд тайлбарыг бичдэг.
Мэдээж эдгээр мэдээллүүдэд эргэлзэх хүмүүс байдаг. Энэ бүхэн итгэл тамбын мэдээлэл гэдэгт яагаад итгэлтэй байна уу? Магадгүй эдгээр нь тахилч ламын өөрийнх нь толгойд бууж буй дүр зураг бодлууд байх боломжтой шүү дээ гэх мэт. Гэхдээ л итгэл тамбын захиаснууд нь маш хачирхалтай бөгөөд орчин үеийн хүн илэрхийлэхээргүй өнөө үед хэрэглэгдэхэн болсон хэл яриагаар өгүүлдэг байна. Өдөр сар он жилүүд өнгөрч итгэл тамбын бие өөрчлөгдөөгүй хэвээр үлдэв. Дацанд ирсэн эмгэг судлаачид ихэд гайхаж биеийг хадгалах нь байгалийн зам ёсонд харшилж байна хэмээдэг. Оросын холбооны улсын буддистуудын одоогийн тэргүүн нэлээд бодсны эцэст хамбын цогцсыг судлахыг эрдэмтэд зөвшөөрөхөөр шийджээ. Шалгалтыг Оросын шүүх эмнэлгийн мэс заслын товчооны албаны дарга профессор Виктор Звягин хийсэн байна. Хамблам итгэлтийн шарилын дээжийг шинжилгээнд өгсөн байна. Тэгээд толгойноос нь хэдэн үс хөлийн гуйжсан арсыг авчээ. Үр дүн нь шинжичийн хувьд үнэхээр гайхалтай байсан гэдэг. Спектрийн шинжилгээгээр биеийн органик эдисийг амьд хүний эдисээс ялгах ямар ч зүйл олдсонгүй. Энэ үзүүлэлт нь Орос улсын шүүх эмнэлгийн шинжилгээний албан ёсны дүн болж тэмдэглэгдсэн. 2002 оноос хойш хамбын биеийг ажиглаж байгаа нэрт эмч Алексей Ажеев тархины судасны цохилтыг онцгой байдлаар мэдэрсэн байдаг. Түүний бодлоор амьд хүмүүсийн тархины 2 тал минутанд 3-4 удаа цохилдог бол энэ төрлөөн орхисон хөдөлгөөнгүй хамбламын тархи 1 минутанд 1 цохилт үзүүлдэг. Үүний үр дүнд эрдэмтэд таашгүй онцгойтой тулгараад байна. Итгэл тамбын одоо байгаа нөхцөл байдлыг юу гэж ойлгох вэ? Биеийн энергийн тэнцвэрт байдал одоо хэрхэн хангагдаж гэрэл өгөх амьгүй энэ үед би хэрхэн тэжээгдэж байна вэ? Мэдээжийн хэрэг энэ үзэгдэл эрдэмтдийг амар амгалан байлгадаггүй. Учир нь итгэлт хамбламын энэхүү өвөрмөц байдал нь дэлхийн өөр хаанч байхгүй. Гэвч итгэлт хамба гэрээслэлдээ түүний цогцсыг шалгах зөвшөөрөл өгөөгүй байдагт бол 2005 оны 1-р сарын 3-нд итгэлт хамбламын хэргийн бүх туршилтыг зогсоов. Бурхны шашинтнууд хамблампл туршилтын үзмэр биш бөгөөд бид түүнийг амьд гэдгийг мэднэ, бид юу ч нотлох шаардлагагүй гэж хэлдэг. Буддын шашинтнууд итгэл хамбын бид тохиолдож байгаа бүх зүйлийн сүнслэг болон гүн ухааны тал дээр илүү санаа тавьдаг. 2004 онд Брэдэд түүний садны ач охин Янжима Дабаевна Васильевагийн удирдлагын дор итгэлт хамбын нэрэмжит хүрээлэн байгуулагдаж, хамблам итгэлтийн өвийг хадгалан хамгаалах, түүний гайхалтай байдлыг судалж, түүний үйл хэргийг үргэлжлүүлэх гол зорилгын дор ажиллаж байна. Хамбламын биетэй холбоотой үйл явцын талаарх ойлголт нь орчин үеийн Брэдийн олон салбарын бүтээгчдийн бүтээлж эрэл хайгуулд зориулагдсан болно. Хөгжмийн зохиолч Павет Турсунов, Брэдийн нэр төгжимчин Баттувшин нар уг бүжигэн жүжигт зориулан зохиол бичсэн бөгөөд энэ үзэгдлийн тухай эргэцүүллийг бүжигээр илэрхийлдэг. Уг бүжигэн жүжигийг Брэдийн дөр бүжигийн Эрдмийн театрын бүжигэн жүжигийн хамтлагийн аглагч Японы нэрт балетмейстер Морихиро Ивата бүтээжээ. Морихиро Ивата Брэдийг зорихдоо дэлхий дээрх хүн төрлөختний оршин тогтнох үндсэнийг илүү сайн ойлгохыг хүсэж байна гэсэн байдаг. Магадгүй энэ нь түүнд хамблам итгэлтийн нууцлаг арга замыг эргцүүлэн бодоход тустай байсан байх. Энэ хооронд итгэлт хамбын биеийг тойрсон нууцлаг маш хачирхалтай зүйлүүд үргэлжилсээр байв. Иван Чулков маш их гай зовлонд нэрвэгдэн Иволга руу очсон. Түүний хайртай охин Ольга толгойдоо буудуулж үхлүүд байдалд оржээ.
Миний охин Ойлга Москвад ажиллаж амьдардаг байсан. Түүний хамтан амьдрагч цэргийн хүн. Тодорхой алба ашдаг. Нэг шинэ жилээр тэр ээлжид үүргээ орхиж согтуу гэртээ ирээд Үүмэн самуун дэгдэж буугаан гаргаж ирээд охины минь толгойд буудсан. Ойлгагийн гавлыяс тэр чигтээ хагарч сэхэнд орсон. Түүний нэг найз Иволгийн дацанд очиж охиноо аврахыг итгэл тамбаас гуй хэмээн Иванд зөвлөв. Би Иволгод өглөө эрт ирээд хотыг тойрон алхах хэдиж хаашаа явахаа мэдэхгүй байлаа. Утас дуурсан. Та 11 цагт дацсан дээр байх ёстой. Миний утасны дугаарыг бичээд аваарай гэсэн. Тэгээд би юугаар бичих вэ гэж бодож доошо хартал явган хүний зам дээр нэг үзэг байхыг олсон. Би тэрнийг аваад 45 градусын хүйтэнд гадаа бичсэн. Дараа нь зогсоол руу гүйж шүнжин зогсоосон машинаа асааж очтол лам нар намайг угтаж авсан юм. Тэ тэлэгтээ хамлам бүгдийг зөвшөөрсөн явцгаая гэсэн. Дацанд ороход Иван өөртөө нь итгэл тамб харилцаж байгааг мэдэрсэн. Түүний нүүрний хувирал хөдлөхгүй байсан ч тэр надтай толгой дотор минь ярьж байлаа. Би тэрнээс охиноо авч үлдэхийг гуйсан. Миний толгойд гаднаас бодол орж ирж байгаа мэт. Охин чинь амьд гарнаа. Гэхдээ би таны ачийг яаж хариулах вэ гэсэн. Гэтэл түүний лагшин толгой сэгсэрхийг би харсан. Би хийм харж байна л гэж бодсон. Гэхдээ дараа нь юу болсныг тэрээр гайхамшиг гэхээс өөрөөр нэрлэж чадсангүй. Оройн эхнэр утастаж Ойлгагийн биеийн байдал тогтворжиж ухаан орсон гэж хэлсэн. Ойлга ухаан орхосоо өмнө зүүдэндээ итгэл тамбыг харсан гэж хожим нь хэлсэн юм. Миний зүүдэнд шилний цан сууж буй нэгэн өвөө ирсэн л дээ. Хэдийгээр би хамбыг ил гаргасан гэж сонсож байсан ч шилэн хоргонд хийсэн гэж мэдээгүй байсан юм. Бид хоёрын яриа их богинохон байсан ч би түүнийг сайн ойлгосон. Хэсэг хугацааны дараа Иван охинтойгоо хамт дацанд ирэв. Жижигхэн болтлоо турсан тэрэгцэртэй охиноо би галт тэрэгнээс буулгаад дагуулan очсон. Бид нэг очиход хамблам инээмсэглэж байсан. Оросын холбооны улсын буддын шашны тэргүүн итгэлт хамбын эрдэнэт биеийг жилдээ 7-8 удаа дахих онцгой өдрүүдийг буддын шашны их баяраар тэмдэглэхээр тогтжээ. Одоо энд Иволгийн дацанд дэлхийн өнцөг булан бүрээс мөргөлчд болоод жуулчд их ирдэг. Ламыг харж байсан хүмүүс түүнийг амьд боловч гүн бясалгалын байдалд байгаа гэдэгт итгэлтэй байдаг. Хачирхалтай нь түүнтэй харилцаж эдгэрсэн тохиолдол олон байдаг. Зарим мөргөлчд хамблам хэн нэгэн рүү нүд ирэмсэн, бүр нүдээ нээсэн гэж хэлэх нь үнэхээр боломжгүй мэт санагдана. Мэдээж сэтгэл хөдлөлөөр харсан байж болох ч надад бол амьд юм шиг санагдсан. Би яг түүний доор очиж харсан. Түүнийг амьд гэдгийг мэдээд маш их гайхсан. Любовь Казарновская дуучин. Батамлынхан суудалд сууж буй тэрээр яахын аргагүй амьд. Бага байдлаас нь гадна түүний биеийн уян налархай байдал нь юунд ч тулсан тулгуурласан биш байдаг. Би нөхөр төгөлдөр хуурчин хамтаар хамбад бараалгасан юм. Гэнэт би түүний урагшаа ингэж бүхийхийг харсан. Би өөрийгөө хийм харж байна уу да гэж бодоод нөхрийнхөө гарыг барьтал тэрээр би юу ч ойлгосонгүй би ч гэсэн харлаа гэсэн юм. Тэгтэл төгөлдөр хуурч маань бидэнд хандан та нар харцгаав уу гэж билээ. Анита Цой дуучин. Би түүнд бараалхаж байтал нэг мэдсэн тэр над руу нүдээ нээгээд харж байна. Тэрээр надад асуулт тавьсан. Эргүүлээд би ч бас түүнээс юм асуутал хариултын товч тодорхой сонсож байв. Энэ явдлаас хойш 3
4 сарын дараа би ортодокс адис авч намайг Хамбалам руу анх явуулсан эмээ маань намайг ажилласан. Бас нэгэн нууц гэвэл 2009 онд Монголын Буддын шашны тэргүүн Хамбалам Чойжамц, Оросын холбооны улсын Буддын шашны Хамбалам Аюшеев, Энэтхэгийн Далай ламын дацангийн тэргүүн Жадаурын Бучи нар Итгэл Тамбын биеийн халууныг хэмжиж үзэхэд 34 хэм хүрчээ. Хамбаламын биеийн хэвийн температур 20 градус байдаг. Гэхдээ энэ нь залбирал, мөргөл, олон тооны хүмүүс зочлох үед өсдөг байна. Шин мэдлэг авчрах шин цаг үе ирж байна. Хүмүүс зөвхөн харж, хэмжиж, барьж чаддаг зүйлийг бодит гэж боддог бол ийхэнд өрч байна. Оршуулснаас хойш 75 жилийн дараа цогцсыг газраас гаргаж авсан Буддын шашны онцгой тааврыг эрдэмтэд хараахан тайлбарлаж чадаагүй байна. Гэхдээ тэд нэг зүйл дээр санд нэгтэй байдаг. Итгэл Тамбын үзэгдэл зөвхөн Буддын шашны түүхэнд төдийгүй хүн төрлөختний хувьд том шууган юм. Тийм ээ. Бидний эргэн тойрондох ертөнцийн тухай уламжлалт ойлголтын хувьд Хамбалам итгэлтийн бие махбод оршин тогтнох боломжгүй юм. Гэсэн хэдий ч энэ нь манай ертөнцид оршдог бөгөөд байсаар л байна. Үүнээс ургах санаа нь бидний ертөнцийн талаарх ойлголт төгс бус бөгөөд засаж залруулах шаардлагатай.